Улаанбаатар хот их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршисоор. Энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Эренчингийн хүрэл хөрөг түүний дор Юншөө бүү Бямбын Эренчин гэж хуучин монгол үчгээр бичсний ард бас нэгэн хавтгай дээр аяа мондошгүй эрдэм сурахад нас даанч богн аяа мунхгийн дунд суухад нас даан шурт гэсэн хоёр мөрт байх. Он цагийн салхи хүлхэж үйл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр агуу хүний амьдралын гүнд ганцхан хором чадвараа зөчилмөр санагдан сэтгэл шулуутахын сацуу амьд ахуйд нь учирсан бол гэдэг хитээдсэн бодолд автан нэгэнтээ ёслолоо. Юншөө бүү Бямбын Эренчин 1905 онд Хяхтын нутагт Бул сарай гэдэг газар төржээ. Тэрээр 7 наснаасаа Монгол цагаан толгой заалгаж 9 наснаасаа шамдан үдсэн байна. Бямбын Эренчин эхлээд дунд сургуульд суралцж дараа нь Ленинград хотын дорн дахны судлалын институтыг дүүргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газар зүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн судар бичгийн хүрээлэн эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, Монгол улсын их сургууль, улсын хэвлэлийн газар, шинжлэх ухааны хүрээлэг, бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухааны академид насан эцэстлээ ажилласан юм а. Унгарын шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, Фин уйгурын нийгэмлэгийн хүндэт профессор. Тэрээр өөрийн нүр их хөдөлмөрөө ард түмэнд эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал алтан гад судан, хөдөлмөрийн гавьяаны одон Монголын зохиолчдын эвлэлийн болон төрийн шагнал тус тус хүртэж байсан юм а. Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэлзүй бүтээлээрээ шинжлэх ухааны доктор, Монгол бичгийн хэлний бүтээлээрээ 1961 онд шинжлэх ухааны академич, 1971 онд профессор цолгогдож байжээ. Тэрээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч, агуу их эрдэмтэн байсан юм а. Нэрт эрдэмтний отгон шав, Монгол улсын их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Шагдрүсрэн багшийнхаа тухай ийм өгүүлжээ. 1963 оноос эхлээд би академик эрдэмтэн багшд хамт ажиллаж оюутан байж хуяасаа хэлсэн. Өнгөрцөн одоо хамгийн отгон хавь нэг хийж явуулаа. Багш маань бага эдрээсээ бие сэтгэлийн алжаалаа өмөртөн ном эрдмээ бойлуулсан хүн. Тэгээд ч залуудаа махаа идвэл өтлсөн хойно шүл өгнө гэж олонтой загтагсан. Багшд нь цагийг хоосон өнгөрөөдгүй, нүр хичээнгүй, хитийдсэн ажилтай хүн. Тэгээд 5 бие даасан мэргэжлэр тойруулсан бүтээл нь тус 5 хүний хийснээс чанарын хувьд ч, тооны хувьд ч илүү байсан. Олон үзүүрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сөүлжлүүлэн хийдэг байсан нь алжаалын тайлдаг байсан төдийгүй номоо хийж байх нь түүний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихдээ ноорог навтраг хийж цаг цаас үрэхгүй. Монгол болон Орос, Франц, Англи, Герман, Польш, Чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээр эхэлдэг байсан. Өдөрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай. Нойр хоолой хасан байж заавал гүйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд хөвсгөлд үүрийн урянхаа руу үүрээр мориор гараад өдийн хойно 4-5 цагт хүрэхэд бид мэтэн морин дагсагдаад сууч чадахгүй ядраад авахад багш минь буусан гертэ завлин суугаад бүрийн улсал чех хэлнээс орчуулах хийж төлөвлөсөн ажлаа дуусгаж байж үлээ. Бороо хариулдаг хүн цов цээжинд вэ гэдэгчлэн багшийн маань цээжинд олон хэлний тойлвичиг боттороо бэлэн болохоор илүү дутхуй юм авч явдаггүйсэн гэж хуучилсан байна. Бямбын Эренчин Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтохын утга учир нь хэмээн монгол хэл, монгол бичиг, монгол соёлоо эрхэмлэн дээдлсээр нэгэн нас итгуулсан. Тэглээгээд Монголын төр зүтгсэн хүндээ босго өндөр гихчээр төрийн зүгээс сайн нэр дуулаагүй. Харин ч хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, феодалын үеийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн үзэгч нэрийг хүлээж 1937 оноос шоронд тамлуулж сурсан эрдмийнхэн ачаар цаазаар авахуулах ялаа 10 жилээр өөрчлүүлж, толгойдоо гаансаар зохиулсан цоорхойтой, бугуйдаа төмөр утсаар эрүүлснийг ялгар сорвтой
1942 онд суллагдаж бас жолоогүй насны эцэстээ угсаа гарал ах дүүгээ гүтгүүлсээр ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн. 1970 онд нэг сурвалжлагч таны үргэлж санаж явдаг ямар мэрэгэн үг байдг вэ гэхэд Чехийн Ян Хусийн үгсэн ч үннээр явсаар үх гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж байжээ. Насан туршдаа энэ үгэндээ үнэнч явсан. Үнэнч шудрагуун дайсныг цусар бялдуучин нөхрийг төрүүлдэг нүгэлт орчлонд ясны эх оронч жинхэнэ шудраг хүн байна гэдэг ямар зориг төвчээр шаардсан арал шүрмэс заасан хэрэгвэ гэдгийг Эренчин багшийн туулж өнгөрүүлсэн зам бэлхний харуулдаг. Эренчин багшийн Монгол улсаа гэсэн сэтгэлэг зөвхөн монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагүй нийгмийн бүхий салбартай холбоотой байсан юм а. Бямбын Эренчин өглөө мангаар өгөх боловч өрсөж юмыг сурахыг хичээ гэдэг байж. Өөрөө ч энэ жишээг тувтан баримтлсан. Шоронд байхдаа ялгадас дундаас Франц хэлний сурах хүчийг олж өвөртлөөд Франц хэл гаргууд сурсан гэдэг. Сүүлд нь би жилэрхэнгүй байхдаач хятад хэлний ном үзсээр байсныг шавнар нь хэлдэг юм а. Эренчин багшийн захидаг залуудаа махаа идвэл өтлсөн хойно шүл ууна гэдэг үг цагийг дэмий хоосон нөхцөж зугаа цэнгэлээс өөр алс хитээ үл бодогч одоогийн олон залуусын жихээр ороо зогсохгүй тэдэнд сургамж болоосэй гэж ирэхгүй бодогдох юм. Хоолч ихтгэхээр хор болдог. Монголчуудын жаргал ихэдвэл зовлон болно гэдэг гүн ухаан үүнтэй холбоотой. Эренчин гой хөдөө томилтоор явж байгаад нэг гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггүй шорог хологч гин. Эренчин гой эджил орхиж. Үйлчлэгч нь гүйж ирээд Эренчин гой хоол амттай байна уу гэж асуувал Эренчин гой их л ежтэйгээр үгсэн ч өмхөр хөргө боллоо гэсэн гэдэг. Эндээс нэгэн асуулт урган гарч ирж байна. Эренчин гой үнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хүн байсан юм уу? Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хүн байсан гэдэг ойлголт өргөн дарахжээ. Биеэ өгүүлдэггүй, боловсрал чадал сул, хий сурталчсан, цээж хөдөлгдөг голцоо дундаас дээш албан тушаалын цөөнгөн хүмүүс дандаа хоосон албархаж дургууг нь хүргэдэг байжээ. Тэднийг нь зохиод авалтай байвштэй. Тэр үед ингэж л цэвэрхэн ичээж боловсрал чадлыг нь ойлгуулахаас өөр яах вэ? Түүнээс бас уулзаж учирсан хүн болгоныг үгээр гартааж мадлаад байдгүй. Юр энгийн хиндч болов хүүхэд үүхэд гэлтгүй цөмтэй нь хүндэтгэн хайрцдаг байсан байна. Бямбын Эренчин сурах мэдхийн үлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож эх орноо эх орон шиг хилтэй, соёлтой, хилтэй, нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. Үндэсний уламжлал соёлыг хамгаалan хойч үедээ үлдээ хэмээн тэр зориулжээ. Магадгүй ухаанд хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. Үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдэрсэн халуун сэтгэл байж. Тэрээр цогтойж кино зохиолоор бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал хүртэхтэй дагалдах мөнгөн шагналаа фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлгэлсэн бол зөвлөлт холбоот улсын зохиолчдтой хамтран гаргасан Детская литература сэтгүүлийн шагналаа Америкийн төрөмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлгэлсэн. Гадаад улсад хэвлүүлсэн номынхон шагналыг банкар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг нь аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандвилдаг байсан гэдэг. Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Эренчин хаяа нэг томчуулыг үгээр мохоож явдаг нэгэн хэдийж бас нөгөө төгөр ингүүн хүн байж. Сурыг мэдий, заалгыг шамдыг гэсэн хүн хинт ч гэсэн хэдэн цагаарч хамаагүй мэдэж чадхаа зааж хөдөөгийн 10 жилийн сургуулиас ирсэн 3 дугаар ангийн хүүхдтэйч алга үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн. Гэрт нь ороход 3 бичгийн машин тавьчихсан. Нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажиллаа хийгээд ер нь зүгээр цагийг өнгөрөөдгүй байжээ. Монголыг гадаадд таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа
Монголдо нэвтрүүлэхэд түүнийг гүйцэтгсэн үүрэг их. Манай Эренчингой бол Оросын алдарт сургууль хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан-Жак Руссо нартай энэ зэрэгцгүүц агуу сургууль хүмүүжүүлэгч байсан юм хэмээн одоо дүүргэцгээж байна. Хөндөй цээжин дорогч бүгдийг нэвтрүүлэх чадaltaй хөгжим мэт яруу баясгалант монгол хэлмэн хэмээн агуу чадлыг нь магтан дуулж бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарт зохиолч Николай Тихонов Эренчингойд бичсэн захидалда элчилгүй уудам монгол нутгийн бүх өнгө будаг цэсгийн үнэр шингэсэн үнэхэрийн сайхан яруу найраг шүлгүүдийг илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. Та уг нь тал нутгийн хээрийн аг ямар сайхан анхлын үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхлын үнэрт миний толгой эргэж орхиод ариун сайхан сэтгэлд малчин ардын армаг сайхан хүдгийг биширч байна хэмээн сэтгэлийн үнээс магтан бичиж байжээ. Тэрээр монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавьяа байгуулсан юм. Тэгээд ч өндөр гэгээн зан базар харийнханд хорлогдсон сэтгэлтэй хүнийхээ дүрээр ногоон дээр ихийн ижилгүй баримлуудыг уралсан номгийг өгүүлэлэг болгон бичээд өндөр гэгээний хосгүй энэ бүтээлийг анх удаа Леонардо да Винчийн Жоконда, Рафаэлийн их дагнын хөрхтөө энэ зэрэгцүүлж өргөсөн билээ. Шүхэр хийж сүмийн оройгоос буусан буняа хүүгийн эмэргэлтэйгээр ам өргөцсөнийг нүдэнд үзэгдтэл дүрсэлсний санаас Германы Отто Лилиенталиас ч өмнө монголчууд шүхэр бүтээж байсан юм шүү гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвч гаран ирээд байдаг юм хэмээн нэрт орчуулагч эрдэмтэн Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна. Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хинж дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл тэмцхэн их хурц ухаан илтгэхгүй дээд авьяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх орнч үнэр ханхалж уншигч авахыг Монгол гэдэг агуу сүр хүчит үл мартагдах түүх рүү өрн аваачна. Түүний цогт тайж, гүнж, бэр цэцэг, үүрийн туяа зохиолуудыг уншихад өөрийн ирэхгүй цээжинд гал бодрон Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө. 3 тогооны үлгэрт гардагчлан монголчууд бид даанч нэгийг дээш нь гаргах дурггүй муухай хүмүүс юм да. Энэ эрхэм хүмүүнийг түүхэн сэдвт зохиол бичлээ. Феодалын нийгмийн магтан дуудлаа үнцэрхэг үзэлтэн хэмээн цагаачийг цагаа хатгах нь, цагаан марийг ногоо хатгах нь хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв. Энэ тухай номын хуудас өхвөл Монголын феодал ангийн төлөөлөгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр үзүүлэхдээ Монголын ард түмний төлөө сэтгэл тавин тэмцэж мэтээр гаргажээ. Цогт тайж бол эх орончийн үзлээр Сэлэм далайсан дээдсийн төлөөлөгч мөн хэмээн үнэн сонины 1950 оны 7 дугаар дугаарт манай утга зохиолдох нацлист үзлийн тухай өгүүлэлд их эрдэмтнийг уран бүтээлээр нь гүтгэн дормжиж байсан байна. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 1949-1959 оны тогтоолууд эренчний уран бүтээлийн талаар сонин сэтгүүлд хэвлэгдсэн Жамсран жав, Пагу, Мишиг нарын өгүүлэлгүүд үүнийг гэрчлэн үлдэж. Тухайлбал 70 настангуудад даруулга хэрэгтэй шүлэгт. Баримталдаг үслийг нь хэлвэл идеализм, бахархдаг соёлыг нь үзвэл феодализм, багтайгаа байхыг нь харвал социализм, баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бүхнийг тэсэн гарч эрдэм номын ажлаа тойрвсаар байв. Ийм хүнд дарамт шахалтын дунд энэ аимшигт явдалд эх орноо зүрхэндээ тээж өөдрөг явна гэдэг агуу их сэтгэлийн тэнхээ агуу их тэсвэр хатуужилвлээ. Тэрээр хаанч явсан эх орон юугаа нэхэн сангалцдаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа их нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярлсан хойноо Ар Монгол нутагтай эгэ адилхан аг ханхалсан аргал олж өртлөөд үчин дунаа гэдэг их буудалда үнсний савнд утаа барин асаадаг боллоо. Багын дассан аргалын тэр утаа бахтай таатай агийн үнэрт нь хамар загтнанхан инхэр Монгол тал нутгийн минь үнэрл энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа хэмээн багтан бичжээ.
түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж гайхамшигт түүх соёлоор өөрийн ирэхгүй багтана. Чингис хаан, Ануун хатан, Галдан бошгот, Өндөр гэгэн Зан Базар, Хатанбаатар Магсаржив, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч Илгэн халуун үгс зөвхөн эх орны төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улам таних мэт боллоо. Энэ бүхний эцэст эргээд л өнөөх 2 давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зүгтээ хазааж амгалангийн цаг иржээ. Одоо хүн бүхэн амарч буй. Харин таны мэт их хүн их үйлийг сэтгэн суугаа биз. Хар Монголын дулаан салхи хацар нүрийг элбэн таална. Зулай дээрээ алтан соёнбон залсан эрхэмсийг агаад хүндлэлтэй их эрдэмтний хөрлөх хөрөг одоо амирлангүй болжээ. Нэг санахад өөрийн зохиолын баатрийнх нь хэлдэг Монгол улсын сэтгэл хүчин нэгтээ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соён бүтэй энэ далбаага үрд эрхэм болгож явах түн цогт тайж өхөвч Монгол улсын сэтгэл хүчин нэгтээ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соён бүтэй энэ далбаага үрд эрхэм болгож явах түн цогт тайж өхөвч Монгол улс мөнх гэсэн ариун үгсийг яг одоо их зөөдөөс минь харж байгаад өөртөө итгэлтэй хагаад элгэмсэхээр хэлэх шиг боллоо. Энэ үед би зүрхнийхээ лувшилтыг мэдэрч миний судсаар ирмэд агуу Монгол зүс гүйж байгаа гэдгээр бахархан малгайган авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л үе болжээ. Тэр зүг эргэн харахтаа би яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ харилж түүний төлөө сурч боловсрсон жинхэнэ иргэн байхын төлөө өөрийгөө зориулна гэж өөртөө дахин амлалаа. Маргааш дахиад л нар манд нь энэ таны зочлох газар болно.